За газар нутгийн бүтээгдэхүүний хангамж үнийг докторжуулах асуудлыг зохион байгуулах хяналттай хөрөг бүхий төр хувийн хвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл гэж би энэ бол өнгөрсөн оны 8 сарын засгийн газрын 15 дахь тогтоолоор байгуулагдсан. За энд төр захиргааны байгууллага хувийн хвшил иргэний нийгмийн төлөөлөлд ордог. За энэ байгуулагдсанаас хойш одоо сүүлийн жил гарангийн хугацаанд бол нийтдээ 6 удаа хуралдаж холбогдох зөвлөмжийг гаргасан. Хамгийн сүүлд энэ 10 сарын 9-ний өдөр хуралдах зөвлөмжийг гаргасан байгаа. За уг зөвлөмжөөр энэ онцгой албан дотор өсөлттэй холбоотойгоор энэ авч хаягдуулах арга хэмжээний талаар зөвлөмжийг холбогдох газрууд түргүүлсэн. За үүн дээр юу гэж гаргасан бэ гэхээр шатхууны үнийг доктортой барих бодлогыг барьж ажиллахыг бол энэ уурхай яам, за шудраг урсгалтай хэрэглэгчдийн төлөө газар болон импортлогч компаниуд түргүүлсэн. За үүний үр дүнд импортлогч компаниуд нөөцөө тодорхой хэмжээнд шүрдүүлж шатхууны үнийг бол доктортой барьж өгч байгаа. За үүний хувьд бол за та бүхэн сая Улаанбаатар хотын хувьд л асуучих шиг боллоо. Үүний хувьд бол энэ тухайн борлуулалтын компани өөрийнх нь борлуулалтын зардал, за байршил, борлуулж тоо хэмжээнээс хамаарат нэмэх хасах 54-ний хооронд хэлбэлцэж явдаг. За ер нь бол бүх компаниуд ижил нэг төвшин үн барьж явах нь бол угаасаа энэ амьдрал дээр байх боломжгүй зүйлээ. Тухайн компани болго өөрийн гэсэн борлуулалтын зардалтай. За мэдээ цаанаас орж ирж байгаа үн бол ерөнхийдөө бүгд адилхан шах үнэтэй байгаа. За валютын ханш бол бүгд адилхан тооцогч явна. Мэдээж татвар бол бүгд адилхан төлнө. За ганц зөрүүтэй гэдэг нь борлуулалтын зардал. Үнийгээ дагаад компаниуд нэмэх хасах тийм 54-ний бас зөрүүтэй борлуулж байгаа тэрэг. А юу нь шатхууны хувьд доктортой байна гэдгийг хэлэх байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ асуудал хөндлөх асуудал гарвал саяны дурддаг зөвлөл маань хуралдаж энэ холбогдох зөвлөмжийг бас хөрвүүлж ажиллана.